байгаа. Тэгэхээр үнэхээр инсулин resistance гэдэг зүйл чинь юу гэхээр хоосон карб эзнэх. Өөрөөр хэлбэл тэр цагаан будаа чинь хоосон карб. Хальсын гаднах хэрэгтэй эслэг гэдэг хальсыг авцсан карб баггүй юу? Тэгээд цагаан гурил гэдэг чинь гаднах хэрэгтэй эслэгийг авцсан карб. За тэгэхээр энийг одоо гаднах нь хальстай үр тариагаар солино. За тэгэхээр тулд болохыг гурилжин будаа гэж болж байна, хар будаа гэж болж байна, бор будаа гэж болж байна, оатмил гэж болж байна. Гэтэ би бол оатмил, бор будаа хоёрын төдийлөн дэмждэггүй хөө. Тийм төрлөө. Яа дэмждэг вэ гэхээр оатмил болохоор Хятад болон Азийн орнуудад маш олон одоо эмчилгээний судалгаанууд донд болохоор айгүй тийм удаан шингэдэг төрлийн будаа болохоор дээрэс нь phytic acid гэдэг асидтай. Тэр phytic acid гэдэг асид яадаг вэ гэхээр ерөөсөө юг нөгөө нэг micro trace элементүүдийг өөртөө шингэхийг шууд блоклдог. Тийм болохоор яах вэ гэхээр ерөнхийдөө өөр төрлийн будаа буюу шар